анд нөхдийн үнэт зүйл таны хувьд юу вэ? Тэр чинь нэг ямарваа нэг хүн чинь наад 9 хүслийн бас нэг хүсэл штэ хамгаалалттай баг. Тэр чинь юу байхгүй хүн бусдтай харилцаж амьдрал нь илүү утга учиртай, илүү баялаг болно тийм ээ. Дээрээс нь аливаа том үйл хэргийг өрнүүлэхэд чинь бас л бусад хүмүүс тэр чинь нөлөөлнө тийм ээ. Тэгэхээр ганцаараа ямар ч утгагүй байхгүй. Тэгэхээр анд нөхөд хамтрагч нар хэрэгтэй. Тэгээ анд нөхөдтэй байханд бол өөрөө бас бусдад хэрэгтэй хүн байх хэрэгтэй. Нөгөө хүн нь бас чамд хэрэгтэй хэрэгтэй. Тэгэхээр чинь хоорондоо бие биендээ бие биенээ нөхөж бие биендээ хэрэгтэй байж анд нөхрийн харилцаа үүсдэг. Тэгэхгүй бол бас явцсан болчдөг. Тэгэхээр бас л нөгөө 9 хүслийн анд нөхөдтэй болох хүсэл чинь бас өөрөөс бас хариуцлага шаардна. Тэгээ өндөр бас чадамж шаардна. Тийм. Тэгээд би яагаад ганцаардаа би яагаад ингэж байнг бол чамд бусдад бусдтай хуваалцах чадвар байхгүй байна уу? Эсвэл чи тэрийгэ дэлгэхгүй байна уу? Чи бусдад юм танилцуулж санал болгохгүй бол хэн чамтай юу хийх юм те яах гэж найзлах юм бол гэдэг. Тэгэхээр өөрөө тодорхой хэмжээнд бусдад бүх юмтай танилцуулах юмтай хуваалцах юмтай байх хэрэгтэй. Энэ дандаа л таныг ингээд танаас нөгөө хувийн асуултууд асуух гэдэг шиг. Та ингээд ирээдүйн ханда ямар хүн байхыг хүсдэг вэ? Юу л дээ хань ижлийн хүсэлгээд наач бас нөгөө 9 хүслийн чинь нэг би гэрээзс хүслийн нэг байна. Тэгэхээр хоёр хүн бас гэрэлж байгаа чинь үр удмаа үлдээхийн тулд тэгээд нөгөө нэг хамтарч амьдрахын тулд хамтарч үйл хэрэгээ өрнөхийн тулд суудаг байхгүй. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн чинь усаа цаанаасаа үр удам үлдээж байгааг нь болохоор тэр өөрсдөө хуйлж өөрснийгөө үргэлжлэлийг бүтээж тэгээд дээрэс нь хүний амьдрал оюун санаа чинь мөнхөд үргэлжилдэг учраас тэр орчлон ертөнцийн өөрийнхөө тэр хэсгийг байж ахыг эрмэлздэг юм л дээ оюун санааны ертөнцийнхэн. Нэгдүгээр шалтгаан, хоёрдугаар шалтгаан бол тэр хань түшиг гэдэг чинь бие биенийг нөхдөг байхгүй дандаа бие биендээ тасалж бие биенийг хүчжүүлж хоршиж ажилдаг хоёр хамтрагч байхгүй. Төслийн багийн хоёр хамтрагч гэсэн. Тэгээ бие биендээ хэрэгтэй бие биенийхээ төлөө байдаг тийм хоёр хүн байх хэрэгтэй. Тэгэхээр нэг зорилготой нэг харах өнцгтэй байвал хамтраад хошоод яв маш гоё баг бол. Тийм шүү тийм. Одоо ингээд нөгөө нэг бас юу вэ штэ гэр бүл салалт Монгол гэлгүй юм дэлхийд нэлээд их байна. Тэгээд одоо гэр бүл төлөвлөлт гэдэг чинь өөрөө юу нь бол хүүхэд шүү дээ. Хизээ хүүхэдтэй болох вэ гэдэг чинь өөрөө гэр бүл төлөвлөлт болоо явчихж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо энэ гэр бүл салалт хүүхдийн асуудал дээр одоо хүмүүс ингэ тий мэдхгүй одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо нэг мэдхгүй байна уу? Тийм. Аюусна ийм байгаа даахгүй одоо эмэгтэй хүн юунаас урам авдаг, эрэгтэй хүн юунаас урам авдаг тий. Яаж харьцах вэ тэр харилцаагаа бас хүмүүс мэдхгүй байх шиг байгаа тий. Тийм. Нөгөө сая хэлдэг хамгийн гол нөгөө нэг хүсэл зорилготой ойролцоо давтамжтай гэдэг та ижил санаатай байвал гэр бүлийн бараг салтдаг байхгүй. Яг л нэг л чиг рүү хараад хамтраад тэрнийхээ төлөө зүтдэг штеп. Үжил санаа харах өнцөг өөр болохоор асуудал үүсдэг. Нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар шалтгаан нь болохоор өөрийнхөө нөгөө бие засаагүй нөгөө гэр бүлд яаж амьдрах тэр мэдлэг байхгүй. Яаж хамтарч амьдртыг мэдэхгүй болохоор хоёр дахь салж байгаа шалтгаан. Тэгээд гурав дахь шалтгаан бол нийгмийн шалтгаан байдаг. Манай одоогийн нийгэм чинь маш мороо босгоо нийгэм байхгүй. Маш хар, муу энерги ихтэй. Тэгээд нэг бухимдал уур сөрөг юм зүйл ихтэй учраас зүгээр байжсэн гэр бүл төртөл төр гаднаас нөлөөлдөг. Тэгээд зүгээр байсан гэр бүлээ хүрч салгаад байдаг. Одоо цаг үе тийм амар цаг үе биш. Хүнээс бол маш их тийм
дархлаа, ухаан шаар тэгжиж гэр бүл тогтно. Тийм шүү. Дож тэгээд яг нэг ороо бусгаа цаг үе байгаад штий. Тийм. Тэгэл тиймд хүүхдээ хүмүүжүүлэх хамгийн зөв арга барил юу гэж бодож байна. Хүүхдийн тал дээр хоёулаа. Тэр. Тэгвэл наа чи нөгөө бие засах 3-ын дараагийн нөгөө гэрээ засахын сүүлийн хүсэл шүү дээ. Хүүхд ирж авах. Тэр чинь нөгөө сүүлийн 3-ын 1 хүүхдийн өрийн хүсэл гэдэг л дээ. Тэгээд нөгөө өөр хүүхд чинь яах гэж өөр хүүхдтэй болдгийг гэхээр шалтгаан нь бол өөрийгөө үлдээж байгаа байхгүй. Нэгдүгээр шалтгаан. Яагаад гэвэл тэр өөр хүүхд чинь эргээд оюун санаа болцсоны дараа нөгөө өөрөө амьдарч байгаа юм шиг мэдрэмж авдаг байхгүй тэр сонснууд чинь. Тэгээд тэр хүүхдтэйгээ харилцаж, тэр хүүхдтэйгээ хайрлж, өшөө хайрл нөгөө юм дуусгахыг хүсдэггүй шүү дээ. Нөгөө чинь мөнхийн хүсэл гэдэг шиг тэрний нэг зүйл яваад байгаа. Тэгээ нөгөө нэг үргэлжлүүлэхийг хүсэж байдаг. Бид нар одоо их үр хүүхдгүйгээр өгчих юм бол тэгэл дуусаа шүү дээ. Тэгэхээр чинь үр хүүхэд байж байвал бид нар ингээд нөгөө нэг кино ч үргэлжлээд байгаа байхгүй. Амьдрал гэдэг зүйл чинь үргэлжлээд байдаг байхгүй. Тэр нэг кайфтай байдаг, чухал байдаг. Дээрээс нь тэр оюун санаа болсныхаа дараа тэр үр хүүхдтэйгээ харилцаж бол үр хүүхдтээр тэр бууж бүр хонгод болж буучч болно шүү дээ. Тийм учраас өөр хүүхдний нэг шалтгаан тэр гэдэг яах гэж өөр хүүхдтэй болдог. Хоёрдугаарт нэг бол мэдрэмж байдаг. Тэр мэдрэмжийг авах гэж. Ягаад гэвэл хүн өөрийгөө биднийг бол эцэг их ингээд бий болгочих шүү дээ. Хүн болгочих чинь, хүмүүжүүлэх чинь. Тэгвэл бид нар бас тэр хүүхдийг нэг бүтээл бүтээж үзчих, туршиж үзчих байхгүй. Одоо нэг зүйл уралж ийн гэсэн үг. Тэр чинь тийм гоё өөрийгөө сорих нэг арга боломж. Тэгээд нүүр хүүхдийг бүтээж юм. Юу бүтээхээ өөрөөгөө сорж шүү дээ. Тэгээд тэр чинь маш гоё мэдрэмж. Тийм чухал. Тэгээд ер нь сүүлийн үед үр хүүхэд төрүүлэхэ болж байгаа шүү дээ дэлхийн хүн. Маш их улсуудад гэр бүлүүд үр хүүхэдгүй болж байгаа. Ер нь тэгээд хүүхдтэй байх хэрэггүй шүү дээ. Хайрын цагаа алдна, мөнгө өргөдхийн юмэр өөртөө бүх юмаа зориулж амьдралтай гэсэн хүмүүс маш их илбэг болсон. Тэр нь яг уу тэр хүмүүсийн сонголт. Яг уу саяын шалтгаан болохоор яах гэж хүүхдтэй болоод идэг шалтгаан саях байхгүй. Тэр чухал биш болоод идэг л яах вэ тийм. Яаж болох. Яг уу юу л хальтаа нөгөө эдийн засгийн хувьд ингээд бат бөх тийм ангаахгүй болчиход хүүхдтэй болно. Тэгээ хүмүүс аяух одоо нэг залуучууд гэлтгүй ер нь бол төрөх насны эмэгтэйчүүд аборт аяух хийлгэж байгаа шүү дээ. Аборт аяух хийлгээд байгаа. Тэр чинь бас нөгөө нэг цаашлаад одоо яг нөгөө нэг энергийн түвшинд бас буцаад нөгөө нэг эцэг ихтэй тий муу нөлөө үзүүлж идэг. Тэгж бас сонсч ирсэн юм байна. Тэр ч бас аргагүй өвлийн үрэл хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Яригддээ шүү дээ. Наад сэдвэр чи маш их яригдсан. Яг тодорхой тохиолдолд тэр үр хүүхэд амьдрах боломжгүй ч юм уу эсвэл эрүүл мэндийн шалтгаантай эсвэл эцэг их нь үнэхээр хүлээмжшүүлэхгүй тийм бас нэг онцгой шалтгаанууд дээр бол бас заавал шийдэхгүйгээр болж болох юм байна л дээ. Ер нь тэгээд тийм наа чинь бас л одоо энэ нөгөө нэг орчин цагийн нэг бэрхшээлтэй асуудал байна. Эцэг их нь хүлээн зөвшөөрөхгүй гэдэг нь юу гэсэн үг юм? Нөгөө тэр хүүхдийг амьдруулж чадахгүй, амьдруулах бэлэн биш. Дээрээс нь тийм ямар ч зориг хүсэлгүй ч гэдэг юм тийм байдлаар. Тэгэхээр тэр хүүхэд энэ болохоор нөгөө нэг эцэг ихийн хариуцлагагүй болоод байгаа байхгүй юу? Энийг бол би бол амар эсрэг бэрсвэртэй байгаа. Анхнаасаа тий хүүхэд өсгөж чадахгүй бол яах гэж үлдсэн. Тийм. Одоо энэ гэдэг чинь нөгөө нэг үр гэдэг чинь нөгөө зарим үр чинь одоо нөгөө бас тэнгэрээс бас ингээ үр гуйж болдог гэх тий үр гуйгаа. Тэгээ зарим одоо нөгөө сүнсний өвдлөөр нэлээд өндөр хүмүүс ингээ бас ингээ төрөх магадлалтай шүү дээ. Ямар ч амьдралтай бас амьдралаа босгоод явчих тийм хүмүүс бас төрдөг. Тэнгүүд нөгөө эцэг ихийн тэр нэг
одоо хэмдээ буруу ингээ буруу бодлоос болж бүхэл бүтэн хүний амь ингээ цаашаа мэддэг чинь амар харамсалтай. Тэгээ нөгөө энийг бол яг юу гэсэн л та монголчуудын ярианаас аюул ойлгосон. Үрийн ихэл гээд Тэнгэр Монгол газар гээд YouTube чэйн суугаад байгаа. Тэгээ тэрэн дээр болохоор монголчууд хэлсэн үр бол тий энэ чинь ингээд юу байдаг. Тийм. Одоо хэмдээ танаас ингээд тоотой байдаг. Тэгэхээр ингээд бити ингээд одоо хэмдээ үр удмаа устгаад тий буцаад өөрсөн дээр ингээд хараалдуудаад тэгээд ачээ гэд тийж хилээд аам л та монголчууд. Тэр нөгөө цаад тогтолцоо нь нөгөө энерги талаасаа бол үр хөөхөд гэдэг чинь нэг ингээ сүнс байгаа шүү дээ тийм. Тэгээд тэр сүнсийг чинь бас ингээ үйлдвэрлэдэг, бүтээдэг. Тэр чинь өөрөө бас нэг оюун санаа тийм. Тэгэхээр ингээ хоорондоо ингээ зөвшөлдсдөг байгаа байхгүй. Эцэг их хоёр тэр хүүхдийг дуудаж, бүлээн зөвшөөрж, тэгж төрүүлдэг. Тэгээд бас тэр чинь тоотой тийм ээ. Хүн болгон тэгэл дураараа тийм олон үр хөөхөд төрүүлэх боломж нь махан биеийн талаас ч тэр сүнсэн талаас ч гэсэн айгүй тийм тооцоотой байдаг байна. Тэгэхээр бол нандин ямыг бас болгоомжтой хэрэгжилж идэх бол үрийн тэнгэрийг гомдооно гэж үс байдаг. Үрийн тэнгэр гэж үс байдаг байхгүй. Тэр чинь болохоор энэ үр хүүхдүүдийн сүнсийг бэлддэг, явуулдаг, хуурилдаг, хариуцсан газар. Тэгэхээр энэ үр хүүхдийг гомдоох, үр хүүхдийг яах юм бол заяагийн гутаалгах юм бол тэр үрийн тэнгэр хэлгэндэг. Үрийн тэнгэр хэлгэнэхээр тэр дахиж тэр хүүхд үр өгөхгүй байх чинь яаж хичээгээд ч тэр хүүхдтэй болж чадахгүй ч гэдэг. Тэр нь тэгээ удамшдаг бас. Зөвхөн өөрөө шалтгаалаа өөдөөд эцэг өвгдөөс нь үлдэгдсэн асуудлаас үүдэлтэй одоо үр хүүхдтэй болж чадахгүй асуудал байдаг. Зөв. Гэр бүл ингээ аас жаргалтай орших үндсэн ингээ юунд оршдог вэ гэж бодож байна. Түрүүн нөгөө хамтын зорилготой нэгдсэн үзэл бодолтой нэг чигт харж байгаа бол их амархан. Тэгвэл ад жаргалтай өө заа даа гэдэг. Өнөөдөр хэлээ тэгээ тэрийгэ бүтээн шүү энийг ингээ шүү гэл ингээл оршууд ажиллаждаг. Дээрээс нь нөгөө өөр өөрснийхөө хариуцлагыг хүлээсэн байх хэрэгтэй шүү дээ. Ихтэй хүн нь эмх цэгцтэй байлгах, дэг журмыг тогтоох, бүр хүүхдтэй сургааллаа айлтгах хэрэгтэй байхгүй. Эр хүн нь болохоор тэр гэрийн аюулгүй байдал, хоол хүнс, дулаан байдал бүх юмыг хариуцж явах хэрэгтэй. Өөр өөрснөө хариуцсан өөрийг сайн биелүүлэх юм бол тэр маргаан баг гардаг байхгүй. Одоо болохоор нөгөө тэрийг сайн мэдэхгүй эрэгтэй нь юу хариуцах хэрэгтэй, эмэгтэй нь юу хариуцах нь мэддэхгүй ингээд хоорондоо солигдсон ч байх шиг. Тэгээд асуудал үүсдэг. Ялангуяа би сүүлийн үед нэг анзаараад байгаа. Зарим айлууд охтуудтай ингээд бүр ингээд ноён өндөр боловсрол эзэмшүүлждэг. Магистр, гадаадад магистр, доктор хамгаалуулаад бүр байр авч өгөөл. Ялах бүр гоё машин авч өгөөл тийм. Тэгэнгүүт тэр эмэгтэйтэй одоо хин гэрлэх юм бэ тийм. Аюу хэцүү болчих жоох байхгүй. Тэр одоо тэр байранд нь одоо нөхөр нэрж амьдрах гэдэг юм уу? Яах гэдэг тийм. Тэгэхээр чинь бүр ядчил тэр байрнаас нь том байртай эрэгтэй хүн хэрэгтэй болчихж байгаа үстэй. Яамар юм те. Тэгээ ингээд ийм охиноо ингээд хайрлаад байгаа эмэгтэй шинж гаргаад байгаа юм шиг. Тэгэхээр чин тэр охиныгоо харин бүр тусалж байгаа биш хорлцож байгаа байхгүй. Чи өстой энэс нөгөө нийгмийн одоо эрчүүдийн 100-ийн нэг 3-4 хүнтэй гэрлэх боломжтой бусдын гэрлэх бараг боломжгүй болгоочж байгаа байхгүй тэр эмэгтэй. Хэцүү байдалд оруулчих. Тэгэхээр охиндоо туслаад байгаа юм шиг мөртлөө ингээд амьдралд нь саад болоод байна. Одоо яг наад чинь феминист гэдээ яриад байгаа юм шүү. Тийм шүү дээ. Одоо ингээд энэ чинь бас их сурталчилтын. Эмэгтэйчүүд бүх юм хариуцж өөрөө амьдрах боломжтой байх ёстой гэж тийм. Тэрийг сурталчлаад тэгээд нөгөө манай эмэгтэйчүүд тэрийг нь ойлгож нөгөө дуурайгаад би өстө нэр ажилтай, цалинтай би өөрийгөө аваа явуучих ёстой мó эрчүүдээс хамаарах ёсгүй гэл ингээд тийм сэтгхүү суунгууд чинь тэрнтэй амьдрах эрхтэй хүн болтгоо болчихдог. Тэр амар хаанд одоо тийм үнтэй хамт амьдрах чинь ямар ч
хөвгтэй болчдөг байхгүй. Эрэгтэй хүн чинь бас өөр юм гэсэн тийм эдцэн ирэхээ тийм бас нэг нэр хүндтэй байх хэрэгтэй. Нэр байр суурьтай байх хэрэгтэй. Яг ч л өөрийн гэсэн орон гэртэй байх хэрэгтэй. Тэгжээ тэрийг эмэгтэйгээ авчирч тэгээ хамт амьдрах хэрэгтэй байхгүй. Бүр наацхан шалгуулгүй л. Эмэгтэй өсч байгаа нөгөө эр хүний ингээд тийм хүчтэйг мэдрээд тийм шүү дээ. Нүртэн байх юм гоё. Уусал тэгэх хэрэгтэй байхгүй. Жаман дээр байхгүй. Эрэгтэй хүн чинь гоё шүү дээ. Нэг эр хүний хамгаалтанд байна гэж чинь. Тийм. Тэрийг мэдрэх гоё. Гэтэ нөгөө нэг яг хоо бас энэ янз бүрийн чигээр судлаад гарч ирээд л та тий. Тэгэхээр ер нь эрэгтэйчүүдийг илүү боловсралтай болгож стон магистр докторт ирчүүд нь сурч явах хэрэгтэй. Тэгээд хүүхдүүдтэй л байр авч өгөх хэрэгтэй. Гэр орнын бэлддэг ч юм. Түүнээс биш эмэгтэйчүүдэд бол зүгээр л ухаан, мэдлэг, сайхан сэтгэл хайр өдрөөлөх хэрэгтэй. Одоо нөгөө ирчүүдэд ингэ байр авч өгнө гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг тэр хүүдээ. Тэгэхээр за байр авч өгөх ч яг ер нь зүгээр хэрвээ тийм их илүү юм гараад байгаа юм бол хүүдээ л охтуудад ерөөсөө тэр нэг хамаагүй байхгүй. Охтууд чинь тэр нөхрийнхөө гэрт амьдарч шүү дээ. Нөхрөөрөө дижээлдэг шүү дээ. Нөхрөөрөө хайрлуулна шүү дээ. Юу тэр эмэгтэй хүүхдэд харин тэр нөхөртөөгөө хамт ажиргалтай амьдрах тэр ухаан мэдлэг хандлагын төлөвшүүлж өгөх хэрэгтэй эмэгтэй хүүхдэд.